За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ эргэн уулзахад таатай байна. Үүгээр манай Dota Talk-ийн 6 дугаар дугаар эхлэхэд бэлэн болж байна. За мэдээж юуны төрөнд манай Dota Talk-ийн маань ерөнхий продакшнаар ISO Creatives ажиллаж байна. Та бүхэн мэргэжлийн хамт олонд маркетингээ татмаар байвал ISO Creatives-ийг сонгоорой. За өнөөдрийн зочингоор чаж ах. Хай яаж ах. Хай. За та юу ч гэснийг өөрийгөө танилцуулж гоо. За танилцуулна гэж. Тэгээд ер нь бол ихэнх хүмүүс мэддгээр бол дуучин. Тэгээд хөгжимчин. Тэгээд өөрөө дуугаа зохиодог, дуулдаг. Тэгээд миний бүтэн нэрийг Чойжсран гэдэг. Тийм тэгээд ер нь бол яагаад одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа вэ гэхлээр ер нь би багасаа нэг 4-5 дахь ангиас эхлээд ер нь бол дотог тоглож эхэлсэн. Тэгээд өдийг хүртэл ер нь миний хобби байсаар ирсэн. Тэгээд тийм учраас гүрж оролцуулж байгаа хаа. Тэгээд оройн дөргий өдрийн мэнд өглөөний мэнд. За. Хоёлаа эхний ээлжинд жоохон гоё дистаратын явна гэж бодож байна. Гэтэ та гоё Dota тоглож сурсан түүх. Дээрэс нь яг хэдэн оноос хойш тоглосон. Тэр үеийн Dota-гийн ер нь баччих юм уу те. Эсвэл Dota тоглоход ямар хүн нөхцөлтэй байсан гэдэг их байна. Гэхдээ яг ер нь бол Warcraft-аас л эхэлсэн л дээ. Яг нэг PC-мээс яг модонд ороод эхэлж байхад л тэгэл PC тоглож үзэл жоох хөвгт. Тэгэл ер нь бол тэгэл ах нарыг хараал дээ. Энэ яаж тоглолтын гэл нэг PC-ний ард ингээд зогсчод энэ хөвгчүүд байсан шүү дээ. Тэрний нэг л бий байсан байхгүй. Тийм тэгэл тэр чин жоохон баг чин мөнгөтэй мөнгөгүй янз тэгэл ингээл хинхтэй харан тэгэл хараал сурч авдаг. Тийм үес. Тэгэл ер нь Warcraft-ын ийм хөвчдөг айгүй их тоглолт байсан ах нар. Тэгэл тэрийг хараад ингэж тоглолт юм байна. Тэгж байжгаад ер нь Dota All Stars руу ер нь бүгдээрээ тоглоод ихсэн. Тэнгүүтэн тэгэл дуурайгаал тоглож ихсэн л дээ. Тэгээд тэр үеийн мапын санаж гинөө. бүр яг нарийн бол ерөөсөө санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн 2004 оны сүүл мөл авцаа байсан баха. Тийм. Тэгээд тэр үед одоо жишээлбэл одоо ингээд бид нар PC-ийн тоглож моглохоор ч юм уу би ингээд заримдаа PC-ийн тоглохоор ингээл ер нь амар байгаа байхгүй юу? Ер нь жишээлбэл одоо ингээд нэг газар гайгүй өрөөнд нь сууж муугаад цагийн 7,000 голцсон. Тэр үед ер нь цагийн хэд гэдэг байх вэ? Би бол миний санаж байгаагаар бол миний хамгийн яг намайг анх тоглож байхдаа 400-500 тэй л байсан. Тийм. Ер нь бол 400 хавцаа байсан. Тийм. 15 сонгоч игээл 100 төгрөг өгөөд идэв байсан. Тэгээд одоо тоглохоо та ер нь өдөр тэр чинь нэг тэгж PC-нд ороод нэг багаар тоглоход ер нь бол жоохон юутай л байдаг гэсэн. Нэг одоо яг Dota мото бол тоглож амжихгүй зөвхөн CS Half-Life гэдэг шүү дээ. Тиймэрхүү юмнууд тоглоод таун дээр юм хийж байгаа л зүгээр найзуудтай тэгэл фанд хийдэг гэсэн. Тэгээд яг Dota-г бол ер нь би нэг PC-ийн тоонж айгүйх тоглодог байж ич. Шүнжэнгөө байж ич тэр чинь ингээл олон байж дараа тэгээ хоорондоо ингэ. Тэгээд тойд нааг жоохон баг тоонж мондөг байхад чинь тэгээд зарим PC-нүүд ер нь интернетгүй. Тэгээд ер нь лангаар л тэргүүрээ байгаа хүмүүс тэгээд юу тоглож байгаа. Тэгэл шууд ярилцжаал тэгэл тоглох. Тийм. Ер нь анх тоглохдоо тэгвэл хинүүстэй тоглолдог. Ер нь тэгэл манай найзууд л байсан дөө. Тэгээд манай нөгөө сургуулийн найзуудтай их тоглоно. Тэгээд ганцаараа ч ер нь хамаагүй тэгэл тоглолцдог. Тэгээд World Arena гэдэг PC байсан шүү дээ. Одоо нэг сүүлд Agentis болоо. Тэгээд тэрнээс хойш дахиж PC болоог баха. Тэгсэн ээжүүд байдаг. World Arena ч анх нэг энэ дэшиг ингээ 2 давхар гараад нэг амар том PC гоод байдаг шүү дээ. Анх нэг давхартай байсан. Нэг давхартаа тэгэл жоох хөөх тоноолохгүй гэл ингээл амар ууралдаг. Тэгээд ерөөсөө тэргээр эргэлцээр байгаа л тэгэл таньдаг мандаг болоод тэгэл тэргээр одоо манай ах нар байгаа даа нэг хонолохгүй гэж хөөжсэн ах нар. Тийм тэгэл тэгж явж байгаад би юу Silencer-тэй танилцчихсан. Сониотой. Тэгээ сонио ер нь бол яг ер нь бол Dota чи ер нь бол нэг юм тэгээд нэг ийм механиктэй ингэдэг тэгдэг гэдэг яг нэг нарийн ингэдэг надад яг ер нь бол яг танилцуулсан нь бол Silencer буюу сонио. Гиснээс
таны одоо яг одоо байгаа ранк ч юм уу те. Одоо ер нь яг Dota 2-д зориулсан таны цаг чинь хэд вэ ч юм уу. Тиймэрхүү яг бас сонирхолтой юмнуудаа асуухаа эхлээд асуусан байна. Яг одоо байгаа ранк нэг 6400 юм мартай л байгаа. Тийм. Ер нь бол хамгийн дээдэлтэй нэг 7200 300 орж ирсэн. Тэгэл ер нь энэ хооронд бол ер нь бол лефчиг сайн нэг дабл даунтай үед бол ер нь бол лефчиг дэшэд дошоо. Тэгээд өөр юу гэлээ? Ер нь нийт тоглосон цаг. Яг нөгөө нэг Dota ч нөгөө нэг зүгээр ингээ оролцсон байж хахад ингээ цаг нь яваад байдаг штеп. Тийм. Тэгээд нөгөө би PC-гээ ер нь унтраадгүй баг шахах байхгүй юу. Тэгээд тийм болохоор айгүй их байж магадгүй. Гэхдээ ер нь бол нэг 16 7000 цаг бол байгаа. Тийм main account. Та тэгээд нөгөө нэг ингээд хаяггүйгээр тоглож исэн бод ер нь хэдэн цаг байна гэж бодож. Бас ер нь өдөрт нэлээд их цаг суудаг. Яг нэг зүйл хараа. Тийм, ер нь бол бас айгүй гоё нэг юм Dota ингээ хобби болгоод яж байгаа юм чинь нөгөө нэг стресс тайлж байгаа тий эсвэл бүр стресстүүлж байгаа ч юм уу тий ямар ч гэсэн нэг юм нөгөө нэг орчноосоо ингээ салгадаг болохоор ер нь нэг суугаа тоглох дээрээ бас хандлал тогломоор л байдаг л та. Бүр яг нөгөө карантины үед яг хийх юмгүй үед бол би бүр яг 37 8 матч бол яг зогсолтгүй бол дарж л байсан. Тэгээ сүултээ бүр ингээд нүд дуулаа зааж болоо тий. Тарих ажиллахгүй зүгээр ингээд must memory гараад тоглолтог болчихсон. Сүулт. Одоо ингээд за ингээд та сүүлийн үед эхний хэлж ин бодъё. Сүүлийн үед нэг булаа гэж юм хүнд ороод энэ бас Dota-гийн community-д нэлээд гайгүй байдаг хүмүүстэй их ихтэй тоглож үзлээ шүү дээ. Тий. Drill-тэй тоглолоо, Kitten-ийг боллоо. За тэгэл хойноос нь ингээд хүмүүс зөндөө хүмүүс байгаа. Нэрийн дуртад дуусахгүй. Тэгэнгүүт яг одоо энэ яг ихэнх нь одоо бол бас нэг 25 автаа болчих. Тэгмээд бүр жоохон хүүхдүүд ч гэсэн байгаа. Энэ хүүхдүүдэд яг ингээд Dota community дотроос нь биш, гаднаас нь хальт ингээд шургаж үзэхэд ямар мэдрэмж төрж байна? Сур талууд юу вэ? Давуу талууд юу вэ гэж бодож байна. Ер нь бол бусад яг e-спортын одоо юмнуудыг одоо Valorant ч юм уу тий CS ч юм тэдрийг бодвол Dota манай арай нэг жоохон ахмиг ингээ насчлалтан жоохон ахмиг юм шиг бол санагдчихаа. Тэгээ бүр ингээд 14 5 та хүүхдүүд ч юм уу тий тоглоод шууд ингээд байгаа юм ерөөсө харагдахгүй. Дийлэнх нэг 20 та залуучууд ч юм уу тий. Тэгээ нэг залуудаа нэг 17 8 та. Тэгээд хөвшин одоо би надаас жоохон юу ч юм уу тий мөх ч юм уу нэг тиймэрхүү л зүгээр харагдаад байгаа. Яг сул тал гэвэл угаасаа нөгөө нэг Dota чинь одоо жишээлбэл CS тоглож байхад хүн ингээд байнга чатлаад ч юм уу тий ингээд байнга ингээд хүнтэйгээ ягаад нэг тим одоо юу гардггүй штэ. Gap тий ер нь ингээд хүнтэй ингээд токсиктод хэрүүлхийгээд ах ч юм уу тий. Тийм бол Dota болохоор ингээд нэг юм стратегик тоглоом тэгээд ингээд дотроо ингээд ороод ингээд нэг юм сул зай гардаг өгсөн хоорондоо ингэдэг ч юм уу тийм юмтай болохоор ер нь арай нэг жоохон хүмүүс жоохон токсик юм уу гэж зүгээр санагдсан. Ялангуяа манай Азийн Dota. Тийм тэгэл ингээд нөгөө нэг Филиппин юу гэдэг нь тэр хүмүүс нь хэрэлтэй л байдаг. Тэгээ манай монголчууд ч гэсэн ер нь дийлэнх нь бас тэдрийг нэг дагаад нэг жоохон токсик болцсон юм шиг зүгээр надад зүгээр санагддаг. Гэхдээ яг тэр нь одоо part of game л дээ тэр тоглоомын нэг тэгжээж нэгээ шарыг хөдөлгөөд те эсрэг багт байвал ингээд нэг ухаад типлээ тэр одоо тип нь юу ч зориулагдсан те угсаа ингээд тэгэхээр тэр тал руу жоохон бас ташуурч гадаа юм шиг санагд. Тэгээ манай нөгөө зарим нэг стрим хийж байгаа эсвэл нэг юм ерөнхийдөө ингээд Dota ингээд бусдад түгэж байгаа хүмүүс маань одоо хараал ирүүлдэг замраагүй илдэг ч юм уу те бас нэг тиймэрхүү юм зүгээр жоохон ажиглагдаг. Зүгээр яг ингээд би одоо зүгээр ингээд харахад бол яг энэ хүн угаасаа л нэг иймэрхүү юм байна да тий. Иймэрхүү харьцаатай юм байна. Гэхдээ Dota сайн тоглож гин тэр нь тэгж гин энэ ингэж гин тий зүгээр ингээд нэг ашиглагдж байгаа өгнүүд ч юм уу тэгээ тэдний мэдрийг бас ер нь жоохон төмөнд яаж ивэл ингээд янз янзын насны хүмүүс үзэж байгаа. Тий ингээд боловсраагүй янз янзын хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тийм учраас бас манайхан өөрсдөө тэрэн дээр нэг жоохон л зүгээр анхаарчмаар юм шиг санагддаг л бас. Бас тийм. Би одоо ингээд би яг
зүгээр сурц гэж байд юм болоо эсвэл ингээд бодохоор би бол ер нь ингээд гадуур явчихтаа нэг амар хараал мараал хэлдэг. Тийм. Ер нь нэг хэлээд байдгүй. Тэгээ баргийн юм бас нэг урлаач байдгүй. Ууг нь бол ингээд сайхан кулер бариад үлчдэг. Тэнгүүт доото тоглоод яг ингээд тоглоод 3 минут болж амжаагүй байж итэл баг шууд хамаг юм ихлээл ширээгээ нүдгээрээ шууд нөгөө нэг хэлэхгүй өгнөдөө хэлдгээрээ хэлээ тэгэл эхэлж байгаа юм чи. Танд ер нь тиймэрхүү юмнууд байна уу? Байлгүй. Хэр токсик вэ яг доото тоглож байхдаа? Зүгээр байвал зүгээр. Тэгээ яг ингээд одоо жишээл ранк дээр ер нь тэгэл багасаа л айгүй дил тавд юм шиг санагдчих надаа. Эсрэг талаа л явахт тэгэл те сайн бол сайн муу бол муу тэгэл окей. Сайн бол ямар сайн юм бэ гэж өөдөөс нь уламжийг л. Тэгээ зүгээр нөгөө нэг тэр чинь нэг юм потенциал дээр ингээд тоглоомоо харчиж байгаа шүү дээ. Ингэх боломжтой энэ ингэж байгаа гэнэ хүмүүс чинь ингээд нэг дотроо ингээд одоо ингээд төлөвлөлөө тоглож байгаа шүү дээ. Би ингэчүүл энэ ингэ чинь тэр тэгчүүл тэдэг чинь тэгэнгүүт нь ингэ чинь гэдэг ч юм уу те. Тэгээд тэр юмнууд нь ингээд яг юм боломжтой байх чинь тэрийг ингээд хийхгүй байгаа өөдөөс шал өөр юм яриа те нэг тиймэрхүү үйл ер нь багасаа ер нь бол аюу их тэлдэг. Би болохоор ер нь бүх юмнаас зардаж байгаа. Маусгаа дадлнаас өөр аваад. Тэгээд ингээл keyboard ингээд яг систем үс ингээд дарсан тэгэл нөгөөт нь дартаагүй те нэг тийм үед чинь тэгэл айлхаа өнөөс лавтай байж байна. Сайн юм байлгүй гэдэг. Бодоод өдөр чи одоо тэгэл авахын ч сайшиг ямар сайн бэ гэл тэгэл дургу өрөөл шар хөдлөөл тоглож байгаа. Сэрээс чинь нэг ингээд тилт бол би айлаас нь их авдаггүй. Тэгэл ямар амар юм бэ гэл. За career role дээр тоглодог штэ. Тий, би ч ер нь mid байсан тэгээ. Тий, ер нь л core л анхнаасаа тоглодог ус. Бүр Dota 1-ээс л mid байжгаад carry болох шалтгаан юу вэ? Энэ хоёрын бас жоохон яг механик нь жоохон ондоодлтой юм шиг санагдаад байна ч надад. Тий. Энэ нэг mid дээр байхдаа би өөр ранктай байжгаад carry болоод өөр ранк руу орсон байхгүй. Ер нь бол тийм тэгэхээр одоо нэг ранк өсгөцсмөө би mid тоглох боломжгүй болсон л гэсэн үг л дээ. Тэгээд дээрээс нь бас нэг рүүн дээр яндаагүй. Тэгээ яг миний явсан талын яг нөгөө талынх нь рүүн л заавал гардаг 90%-тай. 90%-тай. Хай нэг таарна. Тэгэл тэр мөрнэс болно. Тэгэл нөгөө нэг спортууд бууж ирэл 2-3-аараа гэнглэж байгаа. Тэгээ манай спортууд буудгүй ч юм уу те. Тэгэл тилт авах нь хамаагүй их л юм байл л те. Тэгэл механик нарийн. Тэ яг ингээд нэг юм нэг сэргийн XP ч юм уу тэр мөрөн дээр бүр амар юм чухал юмнууд гарч байгаа болохоор. Тий. Тэгээд яг хай нэг мэд тоглоно одоо бол тэгээд нөгөө нэг рол кью дуусна тий. Эсвэл мэд явахынгүй ч юм уу тийм үед бол мэд тоглолцсон. За ингээ carry тоглож идэл шинэ бач гарлаа. Яг шинэ бачны талаар ер нь яг carry role дээрээс юу гоё юм уу хаа байв. Шинэ бач зүгээр нэг арын жижиг кампууд байхгүй жоохон хэцүү. Тэр чинь бас нэг юм. Тэ яг лэнд дэжхүүлээд нэг тэ ингээд хаашаа ороод нэг жоохон фарм даад ч юм уу тэ нэг ингэх юм байдаг. Одоо нэг хаашаа оронгууд л эншинт байж идэг ч юм уу тэ. Тэгээд ингээд фармдах юм жоохон холтцсон. Тэгээд хаагуур илүү их вачруудтай болсон. Тэгээд ингээд ганг ирэх магадлал айгүй их ч юм уу тэ. Арай нэг жоохон carry дээр тийм safe байх юм арай л бага болсон юм уу. Жоохон Тэ ингээд нэг варднууд заагаа ч юм уу жоохон арчилгаа хэрэгтэй болсон юм шиг л. Харин тийм бил. Яг нөгөөжихт нөгөө нэг офлайн таврыг нээж өнгөт нөгөөдөл дээр очиод амьдэрчдэг байсан. Одоо бас яг тэнд байх гэхээр олж байгаа голд нь арай жоохон бага байдаг болсон юм шиг. Одоо санагдаад байгаа шүү. Тэгээд нөгөө талдаа очиод тоглох гингүүд бас нөгөө нэг яг хуучин шигэ фармдахад бол заавал айлын тэр нөгөө нэг юуны ancient-ийг фармдж бас тэнцэнэс нэг 200 эдэн гол болд илүү болно. Тэр нөгөө нэг тийшээ аюултай газар руу илүү их алхуулаад хагуураа явъя гэхлээр фарм нь жоохон удаан болчиход байдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол харагдаж байгаа. За. Одоо ингээд ер нь манай өмнөх дугааруудад орж исэн ер нь манай нөгөө нэг өмнөх дугааруудад орж исэн хүмүүс надад Dota-д яг нөгөө нэлээд бас ач холбогдол өгөөд амьдралаа зориулж исэн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд жоохон концепт өөрчлөөд одоо бас жоохон Dota-д яг бас нөгөө нэлээд сонирхож нэлээд ингэж гүнзгий орж байгаа ч гэсэн
яг амьдралаа зориулж ч юм уу те ингээд яг TI-д орно ч юм уу мажорд орно гэсэн мөрөөдөлгүйгээр зүгээр сайхан сонирхлоороо тоглодог хүмүүсийг оруулж ирэй гэж бодсон юм. Тэгээд энэ хүмүүсийн хувьд яг ингээд бодонгууд дотоод нэгдүгээрт үрж байгаа цаг хоёрдугаарт үрж байгаа одоо мөнгө те та ер нь хэрэг мөнгийг дотоод өрвэ айтмандаач. Үгүй мэдгүй яг нөгөө нэг юу battle pass гэдэр гээд гардаг байсан шүү дээ. Тийм. Тэр үеэр л айгүй зүгээр мөнгө зарцуулт юм шиг зүгээр санагддаг. Тэгээд бус үедээ бол нэг амар тийш мөнгө нэх яагаад байхгүй шүү дээ. Би бол нэг яадгүй. Өөр бус үе дээр нэг үнэхээр л бүрийг хүссэн гоё айтем ч юм уу тиймэрхүү юм хүн байхгүй бол байсан ч баг юу наахгүй дээ. Нэг юм тоодог юм уу те? Тийм. Тэгээд яг ингээд нөгөө нэг цагийн ирэхэнд ингээд одоо миний аккаунт чинь 13 онд авч ирсэн баха аккаунтаа. Нээжсэн. Тийм. Тэгэхээр тэрнээс хойш нөгөө нэг юм завсрууд бас байгаа л да нэг 2 3 жил тоглоагүй ч юм уу заримдаа ингээд бүр тэгээ тоглохгүй жилмэл завсарлсан ийм үед бол зөндөө. Тэр чинь нөгөө нэг ажил төрөл юу гэдэг те ингээд сонирхлууд ингээд байж байгаа. Ер нь нэг тоглохгүй болчихдоор бас нэг тогломооргүй ингээ өөр юм хийгээд яваад амар санагдаж шүү дээ. Ер нь ингээд байнга тоглоод байгаа болохоор л тоглоод байгаа гэсэн үг. Тэгээс тоглохгүй ингээд завсрууд бол ер нь бол зөндөө. Яг тэр үе дээр айтем аваагүй ч юм уу тиймэрхүү юмуд бол байгаа. Гэхдээ ер нь battle pass-уудыг ер нь бол тайлбарлах алдахгүй гэлчихэд ер нь бүгдийг наадаг. Тэгвэл одоо хоёлаа дээр үеийн PC-ний амьдралыг жоохон ярьж өгөөч тоо. Оо хэцүү өсөө. Тийм. Тэгээ яг ер нь бол хамгийн их цаг өнгөрүүлсэн бол уурал дээр наа гэдэг тэр PC л дээ. Тэгэл нөгөө ажилуулдаг хүмүүс те ерс тоглолтог бүгдээрээ баг нэг юм community шиг болсон. Тэгэл хэрэлдэхтэй тэгэл тэр чинь янз янзын юм болно шүү дээ. Тухайн үед ер нь бол айгүй их лан тоглолтог байсан. Уурал дээр наа. Яг GG гэд байсан л да. Тийм. Гэхдээ нэг тэнцээ бүр ингээд баг өтөр болгон шахуу ингээд ирээд ингээд хонжидаг нэг тийм хэсэг бүлэг хүмүүс байсан заяа бүрийг цирк шиг заяа амар сонир хүмүүс цирк шиг. Тийм одоо жишээлбэл за би байгаа. Би ер нь айгүй баг жоохондоо ордог байсан. Тэнгүүт нэг барилгын компани захирал ах хоёр ажилтнтайгаа ирж тоглолт гэсэн. Одоо тэр захирал ах тухайн үед айгүй л хөвшинл харагдаад гэсэн. Тухайн үед 40 мөч гарсан ах байсан уу. Тэгээд данд яг текисээр тоглолдог. Өөр бүр ямар ч хэрэгээр тоглолдог. Тийм тэгээд текисээр бүр айгүй сайн байна тоглолдог. Тэгээд ерөөсө ганц баатартай. Тийм тэгээд өөр тэгээд эхнэр нөхөр хоёр ирдэг байсан. Найз охин найз залуу хоёр ирдэг байсан. Эхнэр нөхөр хоёр нь хүүхдэд дагуулж ирдэг байсан. Тийм хүүхд нь ингээд хажууд зүгээр ингээд өөр ингээд Frozen Throne-ийн янз янзын матчууд ингээд тоглож моглол тэгэл байж идэг. Жохон хүүхд ингээд дөнгөж ширээнээ хаад ингээд тоглож идэг байсан. Тэг гол нь шүн тэгээд хүүхдүүдтэйгээ сонирн буугаас. Тийм тэгэл цаана нэг WoW тоглолдог 10 компьютер байсан. Тэрэн дээр бас хүмүүс байж байгаа л хаяа хүмүүс дотгоот орж ирж тоглож моголдог. Тийм ерөөсөө амар сонь хүмүүс тэгээд ингээд тийм айгүй нэг гоё л байсан тохойдээ тэгэл яг л өөрөө хин яатсан хин ирэхгүй юм гээл бүр залгаж малгаад нөгөө өдрөө бүр ингээд гэр бүл яач баажи гээл ирээ чи хүлээгээд байна штэ гэж юм тийм бүр тийм болсон. Тэгэл яг мессен тоонол өглөө нэг 8 гэл хөвгдөж гарч мар тэг бөөнөрөө тэг баг тэр чин баг 20 идүүлээ гараал ингээл яг уртлынхаа хоолны газар орж морол бууз сүдэ цайм уугаал тэгэл за гээл салаа тэгэл оройн нэргээл ингээл тэгэл тоглолттой нэг тийм 100 амир тий. 100 амир. Ёо гарах. Бизнес гарч үзээгүй баяр гэж надад бас байхгүй хаа. Би шинэ жилээр бизнес хонжсэн. Цагаан сараар шинэ нэг өглөө бизнес мөрөө гаргаж илээ шүү дээ. Тэр мөр бас амир. Вис жоохон багтаа бас их томдлоготой байж тээ. Одоо ингээл эргэл харахад тэгэл нэг 13 4-т хүүхэд тий. Одоогийнхоор ингээл бодвол одоо миний хүү ч юм уу тий ингээл 2-7 хоног 3-7 хоног мангаар ингээл алга болоод бисээ тоглоод явчихвал би бүрийг галзуур харж
тий. Тийм зүгээр одоо зүгээр бас бодохоор ээжигээ бас их зовоодаг байж лээ л гэж. Яг. За гиснээс. Одоо би одоо ингээд би бол одоо ер нь ингээд яг тэр одоо ингээд бодоод байгаа хгүй өмнөх өөрийгөө 2 3 4 жилийн 5 жилийн өмнөх өөрийгөө ингээл дотоод тоглон дотоо гэдэг бодолтой өөр юу ч баг бодогддгоо. Тэгэнгүүт одоо ер нь яхан холдоод эхэлсэн. Тоглож амжихаа болоод тэгэнгүүт дотоо тоглохгүйгээд ер нь ингээд зүгээр дотоод хамралтай юм хийл гэж бодож байгаа. Эсвэл бас нөгөө дотоо тоглохгүй бол өчгээд байгаа юм шиг мэдрэмж байха болцсон. Ингээд болчиход байгаа хгүй. Тэгээд тэр дундаа тоглох цаг гарахгүй юу зөндөө гарч ирдэг болсон одоо. 7 хоногтоо нэг баг 4 мөрөв тоглож амжаад байгаа мó зарим өдөр зарим үед. Заримдаа бол мэдээж нэг сухаараа бас нилээн сууччаа. Тэгэнгүүт та одоо энэ их ажлын хажуугаар дээрээс нь нөгөө гэр бүлийнхнийхээ хажуугаар яаж дотог ер нь амжуулж чинь. Яг одоо нэг 25-аас дээш наснд ч юм уу дараа гэртээ гэр бүлтэй болцсон хүмүүс дотог ер нь яаж тоглож амжуулаад байдаг юм бол. Тэгээ хүн хүний зохион байгуулалт юмнуудаас өөр л ах л та тий. Амьдралын юм аяг ч юм уу хийдэг ажил нь жишээлбэл тий. Тийм хүмүүс өөр л ах. Тэг миний хувьд чинь би чинь өөрөө нөгөө нэг юм санаа ажилтай хүн байхгүй юм. Ажилтай юм шиг хүртлээсээ ажилгүй юм шиг хүртлээсээ ажилтай нэг тийм зүгээр хөгжим сонсоод сууж явахдаа хүртэл зүгээр ингээд цаана ажил нь бас ингээд явж идэг ч юм уу тий. Ингээд бус хүмүүс харуул тий ингээл зүгээр л амьдэрдэг. Гэхдээ яг үндэ ингээд нэг дотор нэг анализ юмнууд хийгээд тэгээ шин дууныхаа тухай бодоод сэдвээ хөгжүүлээд ч юм уу тий. Тэр нь ингээд нэг юм imaginary нэг юм цаана юм болоод байдаг. Тэр нь part of job. Тэгээд ажлынх нь нэг хэсэг болохоор ер нь л яаж байгаа хэл та. Тийм дотоо тоглож явах хүртэл би ингээд нэг одоо нэг юм ажлын одоо юу гэх юм одоо сул тал гэх юм уу юу гэх юм. Ингээд зөвхөн ингээд хөгжим те ингээд цаана ингээд нэг юм дуурж хахад ингээд нэг тэр нь хүртэл ингээд зүгээр кино үзэж явахдаа хүртэл зүгээр ингээд хөгжмийн сонсоод ингээд тэрэн дээр нь ингээд толгой нь яг нэг ажил шиг ажиллаад тэгээд одоо тэр нөгөө нэг бас яг ингээд цэвэр бас бус чиг enjoy хийж чаддгүй ч юм уу. Тийм бас залууд баг. Дотоо тоглохоор ингээд би ингээд ая маяг ингээд заавал дагаж аялаад ингээд тэрэн дээр нь хармоник хийж мэйгээд ингээд тэрэн дээр бас ингээд яваад би тэрийг сүлд өөрөө ганц нэг стрим массаж үзээд тэрэн дээр өөрөө анзаарсан би ингээд аялж маялаад дээдэг нэг тийм сони юутай. Тийм. Би бас ингэж боддогсэн шүү. Би бод нэг хоёлаа хурж ирээд нөгөө дотоо дотор тоглож байгаа тийм тоглоом ингэж байжсэн шүү дээ. Зүгээр байжсэн чинь ингээд юуных явлаа Дид Маогийн ч music pack явсан чинь хүй ийм олон music pack байд юм байна гэж би анх удаа баг мэдчихсэн шүү дээ. Энэ music pack гэдэг эн чинь ингээд энэ гоё гэдэг байхгүй. Энэ бол тэгтээ хотгод энэ бол жи. Энийг бол авбал гоё. Энэ хоёр гоё штэ гэд надад хэлсэн чинь би амьдралдаа music pack авч үзээгүй хүн байдаг надад тэгэл нэрээ ч ондоо ч юм өөр тоглоод мэдрэмж төрөөд бас ер нь тоглохдоо бүр music хаачт юм билээ шүү. Би бүр music хаагаад ингээд өөрөөхөө дуртай дуу муу юм уу тийм хүмүүстээ би тэгээд яг чамчиг тоглох гэж нэг үүдсэн зөө бүр ингээд яг ингээд тарих бүр яг ингэжтэй. Энд тэгээд зүгээр дуу муу яваад ингээд үг мүгийн сонсоод те энд нь ингээд юм үг ай май дахилт магтээ нэгээ сонсоо. Энд ч дота яваад байдаг те. Тэгээд бүр яг солих гэж байсан. Тэгээд заастаа бүр хизээч бүтэхгүй юм байна. Таны ажил болохоор тэгдэг байх л та. Харин тийм тэгээд би бол одоо ингээд ер нь хажуугаар нь зүгээр чийлрэх гээд ингээд юм сонсоод хөгжим сонсон шүү дээ. Яг үгийн цээжлсэн бол цээжлэг бол цээжлэг аян сонсож байгаа тийм жоохон би буюуд дээр үг мүгийн энэ ч нэр ийм үгтэй юм байж гэж ойлгож байлгадаг байхгүй. Нөгөө та бол яг тэрийг бол ингээд амар хүлээж аваад л байт юм байна л та. Харин тийм music pack гэдгийг тэгж сурч ийсэн. Тэгээд ер нь ойрын үеийн яг дототой холбогдолтой гоё тэдэн карт хэмцэн ч юм уу тий. Тэгэхээр нэг ханд нэг амар төрөлжсэн юм нэг тиймэрхүү бодол юу вэ? Гэхдээ яг тэр булаагээд хийгээд байгаа юм болохоор юу нэг юм одоо миний тэмцээн л гэсэн үг шүү дээ тий. Тэр чинь хоорондоо хуваагдаад рандом оргоолно тий. Амар сонирхолтой байх. Чи хинтээч хамаагүй баг болж болно тий. Багта тэрийг авчихын ингээл тий. Одоо хоёулаа жишээлбэл хамт орол тий. Нэг баг болж чадахгүй ч юм уу тий.
Өдөөс нь би чиний эсрэг тоглох бас гоё байхгүй тий. Хамт тоглох гоё ч гэсэн эсрэг болоод тоглох бас гоё. Тийм жишээлбэл тэгээд тэр чинь нөгөө нэг юм тирээр нь англиа тир 1 2 3 4 5 гэдэг юм 5 өөр тирийн хүмүүс нэг баг болоод тоглож байгаа гэдэг нь бас гоё. Тэнгүүд тир 5-ын хүмүүс чинь тир 1-тэй 1-дүгээрттэй болж үзээ тэнцэнэс зөндөө олон туршлага судлаад тий шин зүйл сураад тий мапны хөдөлгөөн варда хаан зоох уу яах уу хизээс моглох уу ямар айтем тайминг хүлээх үү тий тэгээ одоо спортоос бол яаж хөдлөх үү ч юм уу тий тэр мэр ингээд бүгднийг ингээд экспириенс олж байгаа шүү дээ тэр хүмүүс чинь одоо тир 5 гингүүд за хамгийн сайндаа л нэг 4000 5000-тай 5000 ММР-тай хүн гэсэн үг байхгүй. Тэгэхээр 5000 ММР-тай хүн 100000 ММР-тай одоо талгаатай гэдээ бодъё л дээ. 100000 15000 ч юм уу. Тийм тэнгууд ингээд тэр хоорондох бүх зүйлийг ингээд те өөх эн чи юм биш дээ. Энэ хүмүүс чи ийм болохоор ийм өндөр ММР-тай байдаг юм гэсэн ойлголтууд яваа. Тэгээд сайжраад явах боломжтой. Тэр нь зүгээр надад аюу амар гоё. Тэгээд дээрэс нь одоо жишээлбэл ингээд хүн амьтантай ингээд одоо зүгээр ранктаар л та паб. Тэгээд тэнгуут ингээд танихгүй хүмүүст болохоор бас нэг жоохон ингээд байсан байхгүй. Уурч ингээд заавал ингээд таньдаг тэгвэл хамтлан энтгэд тухтай ч юм уу те. Нэг тийм спорт аваад за хоёлаа ингээд дараа мараа гэдэг ч. Тэгээ одоо болохоор надад бол тэгээ хинтээ цаагүй шууд ингээд парти болоод яхад ингээд асуудал биш те. Тэгээ тэнгуут ингээд за энэ юм ийм байна тийм байна. Тэгээд ингээд ойлголцлын төвшин бас ингээд нэмэгдээд байгаа болов уу гэж санагдаад байна. Нэрнгээсээ амар их юм сурд юм шиг байлаа тийм. Би тэр тэгээд нэг хүнтэй бас найз واخгүй юу яг Dota 2 аккаунтаар. Тэгээд би Ямататай. Би ч нөгөө нэг орилж ашиг чаад би тэр чин дахиж нэг баг болохгүй нь бол тодорхой болсон ер нь бол. Тэгээд харсан чинь мань хүн ингээд эхний намайг орж исэн эхний өдрийн болон дээр леженд хүн байсан чинь ингээд ancient болоод өнөөдөр бүр ancient 4 болцсон явж илээ. Айгүй урдан сайжраад дээрэс нь айгүй урд нэлээ олон юм ойлгож яваад байгаа юм шиг. Тэр ихтэй нэлээд гоё юмнууд болоод лээ. Яалч. Тийм. Одоо ер нь бол би тэрнийхээ хажуугаар ранк дарахгүй болохоор би зүгээр ягаад зүгээр хэвэндээ байгаад гэж магадгүй. Одоо жишээлбэл би тэрийгэ болоод нэг 7 хоног ч юм уу ранк дарахад ер нь бол 1000 юмар бол хангалттай нэмчих бол боломжтой гэж бодож байгаа. За гиснээс ингээд хоёлаа дуу руу орлоо штэ. Та хальт дуу ч юм уу ер нь жоохон daily life ингээд хувийнхаа яг ойрын үеийн гоё план ч юм уу тиймэрхүү юмнуудыг ярил гэдэг юм. Жишээлбэл одоо ингээд дуу хийхдээ юуг нь боддог ч юм уу таны эсвэл хайртай дуу ч юм уу бүх дундаа л мэдээж хайртай л да. Гэхдээ ингээд яг гоё одоо та нөгөө нэг надад ярьжсэн чи сүүлчийн хийсэн амраг мэн гэдэг дууны тухай 432 гэрц ийм байдаг тийм тиймэрхүү юмыг ярьж өгч жишээлбэл тэр дуугч юм уу яг надад ярьжсэн юмыг манай үзэгчд ярьж өгч болох уу? Нөгөө нэг математик бас дотор нь бас яваалаа л да. Нөгөө нэг одоо ерөнхийдөө дэлхийн хүчмийн стандарт одоо дэлхийн стандарт гэж байгаа шүү дээ. Нөгөө нэг хүчмнүүдийн хөгжлөлтөд 440 Гц-ээр хөгжөлдөг байхгүй. Тэгээ одоо ингээд Гц гэд ярих юм бол одоо юм хүгний юм төвшинл гэсэн үг л дээ. 440 Гц гэдэг энэ байлаа гэхэд энэний өмнөх одоо дэлхийн стандартууд маань ер нь бас энэс доошо байсан гэсэн үг. Одоо гэж дуурдаг гэдэг ингээд хөгн ингээд доошо одоо гэдгийг ля гэж үзвэл тий энэ чинээс ля нь бас энэ нь одоо стандарт нь ля штэ гэж одоо дэлхийд дээр ингэж яадаг одоо хөгөлдөг одоо тийм байсан. Тэгээд 440 Гц-ийг болохоор одоо 36 онд гэлдэг үлээ 1936 онд. Тиймээс 36 онд. Яг 440 Гц-ийг яг одоо инвент хийгээд тий за нэг одоо яг дэлхийн стандарт болгоё гэдэг нэг Германы одоо инженер тэрийг одоо дэлхийд одоо юугаад танилцуулаад тэгээд одоо энийг одоо дэлхийн стандарт болгоё гэдэг. Дэлхийд яриа 440 рүү шилжиж байгаа байхгүй. Тэрнээс өмнө 432 Гц байсан л да. Одоо 8 Гц-ээр бага гэсэн. Тэгэд ер нь бол энгийн хүмүүс нэг хайхтар нэг сонсож ялгаад байхгүй. Тэг гэхдээ яг ингээд яг нарийн сонсох юм бол ингээд хүүгэн юм доошоо. Тэгээд яагаад 440 Гц рүү шилжүүлсэн бэ гэд тэрэн дээр бас амар олон юмуд фактууд ингээд зөндөл бичигдсэн л байт юм байлээ. Тэр одоо Германы инженер нь өөрөө нацист гар байсан гэдэг ч юм уу тий. Нацист Германы
тийм инженер байсан, өөрөө тийм нацист үзэл бодолтой тийм инженер байсан. Тэнгүүтээ ер нь дэлхийн 2 дугаар дайныг эхлүүлэх юмд тий дэлхийд даяар нь оролцуулахад бас амар өндөр нөлөө үзүүлсэн гэдэг шинжлэх ухааны талаасаа тийм юмнууд зөндөө байгаа байхгүй. Тэгээ 440 Гц нь болохоор одоо бидний одоо ингэ сонсож дассан 40 Гц маань хүний нэг ийм тархинд одоо энэ долгион очиж байгаа. Хүн юм сонсонгод ингээд долгион ирж байгаа. Тэр нь болохоор нэг ийм хүнийг нэг ийм хатуу ширүүн тэ нэг ийм одоо нэг хүний нэг ийм ширүүн талуудыг ингээд дэмждэг одоо нэг тийм герц байгаад байгаа гэдэг шинжлэх ухаанаар нь тэгж хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд нь 432 герц маань ямар байсан бэ гэхэлэр нэг ийм одоо цохилт гэж ярих юм уу дэлхийн ийм давтамж ийм долгио байгаа. Тэрнтэй хамгийн их төхөж очдог тийм герц ингээл л дээ. Тэр герц дуурахад ингээд дэлхийн давтамжтай ерөнхийдөө юу ингээд таардаг. Хинэлэн таардаг тий. Хинэлэн таардаг. Тэнгүүд одоо дэлхийтэйгээ холбогдож байна гингүүт нэг хүний одоо нэг ийм 3 дахь мэлмээ эдрэгээд ярьдаг шүү дээ. Одоо нэг ийм авратик тий ийм сүнслэг байдлыг одоо дэмждэг байсан герц гэж хүмүүс тайлбарлаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд нэг дэлхийн оршихуй байгаль хүн тий хүн байгалийн холбоо юу гэдэг тий. Тэгээд тэр ингээд натуралик бүх юмнуудын ийм дэмждэг герц байсан. Тэгээд тэрийг нь болиулангуудаа хүний ийм харгис хэрцгий хатуу тиймэрхүү шин чанарыг дэмждэг тий. Тэрийн одоо нэг 32 герцийн юунуудыг дардаг герцийн 440 герц болонгууд дэлхийн 2 дугаар дайнд бүгд бас ингээд тий ер нь дайчил тагс нэг тийм бодол өгсөн ч юм уу тий. Тийм ухамсарын төвшөнд ийм баг амар олон юм хийсэн зүгээр тийм судалгаанууд бол дээд. Бодохоор нэг хатамж гэдэг юм амар чухал нөлөөтэй мөлөөтэй. Тэгээ одоо та хэд нэг йога мого хийгээд эсвэл тий ингээд бясалгал өдр хийхэд тавигдчихж байгаа хөгжим юмнууд бүгдээрээ 432 герц байгаа. Тэгээ тэрийг ингээд олж анзаарах юм бол тийм байлээ. 432 герц meditation бол тий ингээд бясалгал хийгээд ингээд ингэнгүүт ингээд цаана ингээд нэг хонхт уурдаг ч юм уу тий ингээд нэг юм аваа ингээд зөндөө зүгээр йогийн хөгжим гэдэг хүртэл байдаг шүү дээ. Тэд нар бүгдээрээ 432 герцтэй байгаа. Яагаад гэвэл тэр нэг тий шинжлэх ухаанаар л батлагдсан тэр 75 онцрын юмд нөлөөлөхгүй тий. Тэнцэнэс нь бас дэмжлэг үзүүлдэг болох тэр тэрийг бас тэгж хийдэг ч юм тий. Тэгээ тэнгууд нь би албаар энийг би мэддэг байж байгаа саяны тэр амраг мэн ингээд дуу юм хайрын дуу баймаар. Тэгээд энийг би 432 герцээр хийчмээр зүгээр санагдаад тэгээд яг бүх хөгжмөнүүдээ яг герцэнд буулгаж хөглөөд тэгээд бичлэгийн хатаас нь хийхдээ бас бүгд ингээд 32 герц дээр хийсэн. Тэгээд дуулангууд одоо ингээд та өөр хөгжмөнүүдтэй сонсох бол би нэг тэр дуу нэг жоохон өнгө алдсан юм шиг эсвэл жоохон өөр юм шиг. Одоо тэр John Lennon-ы Imagine гэдэг дуу байдаг штэ. Imagine all the people living life in peace. Тэр дууны утга агуулмж бүх юм бас тэр 432 герцтэй бас холбоотой. Тэгээд тэрийг манер бас тохойд олж уншаад мэдээ судлаад яг мэдчихээр анх хийхдээ тэргээрээ за тэгвэл би нэг бүр энэ дээр хийх хэрэгтэй юм байна. Битлсэн доноо ч бүгдээ 40 герцүүд байсан шүү дээ. Тэнгүүт манер яг тэр дууга ганцаараа болохоор хадад би 32 герц дээр даны эсрэг. Тий. Тэр чинь peace. Та бас 432-ыг хийхдээ анханаас нь төлөвлөсөн байсан баг тий. Тэгэнгүүтээ дунд нь үгэн дээр нь хуучны хайрын дуу шиг гэдгээр оруулсан. Тэр дуу гэхдээ амар гоё таалагдсан. Тэгвэл ойрын үеийн яг нэг таны гоё хийх гэж байгаа өөр юмны план ч юм уу? Яг нууц биш бол. Тий. Уг нь тэг би жоохон залхуу. Энэ жил болгоно айгүй их юм планд тий. Тэгээд энэ жил бол нэлээ их юм пландсан байгаа. Гэхдээ бас амар сонирхолтой юмнууд тий хийгээд ингээд төлөвлөсөн. Одоо жишээлбэл шинэ цамаг хийх ч юм уу тий. Тэр цамгаа их сонирхолтой байдлаар хийх. Тий ингээд хүмүүсийн нүдэн дээр шууд бүх юмудаа хийх мэх ч юм уу юм сонирхолтой юмнууд байгаа. Тэгэл тэр цамгаас үүдэлтэй тоглолт юунууд тий одоо зөндөө юмнууд өгөн төлөвлөсөн байгаа. Гэхдээ бас яг нэрээ мэдээлэлээ хэрвээ би залхуурахгүй юмнуудаа хийчихвэл
ер нь ойрын хугацаанд л шинэ цомог ер нь бол гарах юутай байгаа. Окей. Бодолтой. Тэгээ төлөвлөгөөтэй ч юм зорилго ч юм уу юу гэх юм те. Зорилготой тийм зорилготой үнэ. Одоо ингээд Dota-гийн community-д ороод хүмүүсийн ер нь мэддэг болчлаа. Dota-гийн хөгжил ер нь цаашаа явахад ер нь юу хэрэгтэй юм шиг санагдчих. Би бол яг ингээд талаас нь харах гэхээр яг амар хайрцаг баригдсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ өөр хүмүүсийн хэлж байгаа юмнуудыг бас сонсохоор амар гоё санагдав. Танд ер нь тиймэрхүү бодол ингээд орж ирвэл юу байж болох юм шиг. Хөгжүүлээ. Одоо жишээлбэл Counter Strike амар сэргчлээ шүү дээ. Тэ. Одоо бас учир нь бас одоо Монгол зас амар дийлэн хувь амар хамаатай. Яагаад гэвэл бид нар чинь ингээд төвснийхаа тэ бахархал болоод тэ ютубер ингээл одоо сая өчигдрийн тоглолтыг жишээлбэл харахад өглөөний 6 цаг болж байхад би ингээд яг сүүлийн юуг нь үзээд дуусгаж байгаа байхгүй. Тэгээд дуусгахад тэрийг 25,000 хүн үзэж байгаа шээ. Өглөө 6 хүртэл тэ нөрөө хагаслаад амралтын өдрөл тэ. Тэгтэл тэгээд үзээд дэмжиж суун гэдэг чинь бас тэ ингээд үнэхээр сэтгэл зүрхээрээ ингээд бас тэр хүмүүсийг ингээд эзэмтсэн л байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийн гэсэн тийм бас юм бахал болгосон нэг тийм Dota-гийн тим бас одоо хамгийн сүүлд одоо бүр хамгийн ингээд гайгүй яваадсан баг одоо жишээлбэл хэдэн онд хин байсан. Ингээд асуугууд те яг ингээд 5 Монгол те ингээл дэлхийн томчуудтай алцал явж исэн үе бас нэлээд хойно штэ. Тийм тэгэхээр одоо тэрийн маань л амар хэрэгтэй болов гэж миний хувьд. Тэ тэргүүрээ тэ ингээд үнэхээр ингээд заавал өндөр амжилт үзүүлэх албагүй шүү дээ. Зүгээр л яг гоё ингээд нэг юм фан болоо тэ гэр бүл тэ тэд нар чи ингээд за бид нар ингээд дотоогоор үнэхээр ингээд гэсэн тийм юутэй одоо нэг тийм одоо супер хиро гэдэгт тэ Spider-Man гэдэг шиг нэг тийм яг Dota-гийн юу бас хэрэгтэй баг. Яг энэ талд мэрэгжлийн тоглогчид одоо лаглаг багууд зөндөл байгаа тэ яг гэтэл team secret бол team secret шүү дээ тэ. Тэгээ тэр чинь Монгол баг биш. Тэнгүүд яг ингээд Монгол баг одоо жишээлбэл нэг үе бодвол одоо манай монголчууд бас энэ нэг юу дээрээ айгүй ойлгодог болсон. Одоо Dota одоо зүгээр нэг PC тоглохоо болооч гэдэг үе өнгөрцөн баггүй. Тийм учраас энийг зүгээр дэмждэг байгууллагууд юу гэдэг тэ боломжтой хүмүүс нь ингээд дэмжиж гэсэн юм ойлголттой тийм хүмүүс одоо жишээлбэл шийдвэр гаргах төвшөндөө бүгдээрээ бүрцгээсэн ч юм уу. Тэгээ одоо миний насныхан тэгээд бүгдээрээ дийлэнх нь одоо захирал махрал болол тий. Ийм бодоод ихчтэй гэдэг чинь өөрөө тий ингээд үе солигдоод ингээд ямиг өөрөөр хардаг болсон юм үе болсон болохоор энийг бас дэмжих бах. Тэгээд манай энэ Dota-г авч явж байгаа цөөх хэдэн манай мэрэгжлийн тамирчид маань ч гэсэн тий бас нэгдэж нийлээд бүгдээрээ нэг юм гоё community үсгээд нэг баг болоод тий яг юм Монголоо төлөөлөд ингээд тийм нэг юм юу л болох хэрэгтэй л юм шиг. Тал лаг байгаа л бүгдээрээ лаг байгаа тий. Нийлээд яаж лаг байж болох вэ гэдэг дээр уус бодсон юм байгаа хөө хүмүүст тий. Тий. Баг тэр амар чухал нөлөө үзүүлэх юм шиг надад санагдаж. Жишээлбэл. Тийм тий. Одоо ингэод тэгээ бодлоо. Ингээд 5 Монгол мундаг 5 Монгол баг болчлоо. За ингээд өөр ингээд босод бүх зүйлс ингээд окей. Энэ тэмдгийн багаас гардыг байна. За эсвэл ингээд юу ч гэсэн 5 Монгол мөрөөдлийн баг бий боллоо. Тэгээд тэгэнгუთ одоо бас цаг үе нь арай дэжгүй болцсон. E-спорт гэж нэлээд ойлгодог болсон шүү. Манай өвөө эмээнэр хүртэл ойлгодог болсон үе. Анх бол юу вэ? Тэ 30 мочтой баг эренгээсэл нэг 30 мочтой ихчнэр л орж ирэл шууд мөнгөний бодолын заваа бацаа гэдэг. PC чинь ингээд оргмөр үзий яддаг. Одоо бас тийм байха болцсон үе. Тэгээд тэгэнгუთ хэрвээ та тий боломжтой ч юм уу хэрвээ та ингээд нэг ийм Dota-гийн багийг спонсорлё гэд бодох юм бол юуг харах байсан бэ? Тэр багийг. Хэрвээ би спонсорлыг гэвэл уур амьсгал юм л. Багийн тамирчдын хоорондын уур амьсгал. Эхлээд
За яг мэдээж одоо чадвар угаасаа л тэ чадвартай болоод нэг баг болсон тий Монголыг төлөөлж байгаа тийм баг болсон байна шүү дээ. Тэгээ хамгийн чухал нь уур амьсгал сэтгэл зүй. Тийм одоо спортын сэтгэл зүйч бол бүр амар чухал юм шиг надад санагдаж байна. Ер нь бүх зүйл дээр манай монголчууд ер нь бол ийм ер нь сэтгэл зүйч гэдэг мэрэгчд бол манай Монголд бол бүр маш их хэмжээгээр хэрэгтэй юм шиг бол угаасаа зүйл дээр гаргаж байна. Тэгээд бас хамгийн гол нь сэтгэл зүй, уур амьсгал. Тэгээд яг тий цалингийн нөхцөл бол угаасаа аим байх ёстой тий. Тэр хүмүүс нэг ахуйн дарлалаасаа гарч иж тэр зүйлдээ ингээд 100% юу одоо юугаа бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй ч юм уу тий. Тэгээ ингэчлээ би нэг мөнгөний ажид байгаад тий би уусаа явах ингэхгүй болохгүй нэ тий миний гэр бүл чухал амьдрал чухал тий тэрийг би тий тэрэнд нь санаа зовхгүй байх хэмжээгээр нэг төгс цалингаа авах хэрэгтэй тэгжиж тий арга ярьчин санаа зовлтгүй тий одоо өвчин зовлон болов уусаа яа их үү тий бас бүр ямар ч гаргалгаагүй тийм учраас эхлээд тэр ахуйн дарлалаас нь бүгдийг гаргаад тэгээд яг энэ зүйлээрээ тий ингээд бүр яг алыг гэсэн яг тийм сэтгэл зүй бүгдэнд нь ингээд суулгаад уур амьсгалыг хийгээд тий нэгээ дэмждэг байлгаад тий токсик юм бүгдийг ингээд үнэхээр амар токсик мөртлөөсөө сайн тоглогч байл та тэнгүүд тэр хүнтэй ажиллая л та тий тэрийг токсикийн тасах гад тий жишээ тиймэрхүү байдлаар л тэр уур амьсгал сэтгэл зүй амар чухал юм шиг. Nice. Тэгвэл хадаа ингээд нөгөө талаас спонсор талаас нь бодлоо шүү дээ. Тэгвэл тоглогч талаасаа байсан бол ямар хүмүүстэй тоглохгүй вэ? Ямар хүмүүсийг яг зорж тоглочих юмсан гэдээ бодох вэ? Тоглогч талаас нь биш зүгээр яг хувь хөдөл. Уйлаад байдгүй юм байвал юу нэг айгуу дээ. Тэгэл гинал нэг жоохон юм болохгүй болохоор л гинал гэдэг хүмүүс ч бас нэг бусдаа ингээд нэг жоохон тухгүй байлгаад байдаг. Тийм тал зүгээр надад л яг баг болоод одоо тэр чинь би одоо ч өөрөөхөө л ярьж байгаа шүү дээ. Тийм ингээд юнихийг юм ингээ хожицсан байгаад байдаг. Нэг жоох юм болонгод уйлаад байдаг тий. Ингээд хэдүүлээ ингэчих штэ гээд тэрийг нэг юм заавал тэгж хэлүүлээд байхгүйгээр хэдүүлээ угаасаа ингэчихнэ гэсэн нэг тийм зүгээр жоохон ирээдүг харцдаг тий. Тийшээ нэг юм жижиг юм дэр гинэ зэдэг хүмүүс жоох хайдраатай юм шиг. Тэгээ зүгээр хампаг болоход одоо жишээлбэл бянга сайн ч гэсэн бас гинэ дэдэг хүмүүс байна тий. Тэгэл зин дүндээ тэгэл хождог тэгэл тэнгууд наа. Тэрийг өөрөө анзаардгүй ч юм уу тий. Угаасаа зүгээр зан тийм ч юм уу тий. Тэгэл үнэхээр сайн хүмүүс бол тэгэл тэтэр дээр нь тэгэл жижигхэн юм байна гэсэн үг ч тэгэл ажиллаад болцоор. Би босод орж ирсэн хүмүүсээсээ яг энийг асуумаар байсан байхгүй юу? Гэхдээ би чадаагүй байхгүй юу? Юу гэхээр тий өөртөө яг тамирчин хүмүүс тэр бас нөгөө нэг юу вэ гэхээр Монголын яг ингээд мөрөөдлийн 5% нэрлээч гэдэг юмыг би танаас одоо асуух гэж байна. Бусад хүнээс асууж чадаагүй. Яг тэр нөгөө бүгдээрээ тоглогч байсан. Тэгэнгүүтээ бас зарим нь тоглогч байгаа. Тэгээд хэлж байгаа тийм. Ингээд юм уу та юу? Зодтолтой байгаа байхгүй юу? Та жишээлбэл Монголын мөрөөдлийн 5% нэрлэл. Хоёр маранд ихэнхдээ тоглоод үзсэн шүү дээ. Лигтэй ч хүртэл тоглоод үзсэн байгаа шүү. Тийм үү? Лигтэй тоглоод. Та эсвэл тоглосон шүү дээ. Тийм үү? Дээр тоглоод ёо лигтэй тоглолцтой гэсэн явж ирсэн. Тийм билүү? Хүүх гэж юм гэж байгаа юм бэ? Мартсан юм байна л та. Тэгвэл мөрөөдлийн 5. За би бас зарим нь бас яг айхтар бас сайн мэдгүй ч байна. Гэхдээ зүгээр өөрөөр хэлээ л тий. За позишн 1 дээр бэлгүн хэлээл. Уусаа энэтэй бол энэ бол баг юм арахгүй баг. Өөр сайн хүмүүс байгаа л та. Гэхдээ нэг зүгээр ингээд лилийн геймплей юмнуудыг харж байхад бас л угаасаа тий бүр яг маниак л хүн ингээд хэдүүлж хоорондоо ярьдаг шүү дээ. Ингээд энэ бэлтийг хараа, тэрийг хараа тий энэ дээр ингэсэн байна гэдэг нэг жижиг юм дээр угаасаа бүр жижиг механик дээрээ хүртэл бүр амар сайн тооцоолол хийдэг. Тэгээд үнэхээр сайн гэр. Тэр бол мархах аргагүй бах. За position 2 дээр бол Sanctity. Тэгээд ерөнхийдөө би ингээд геймийн одоо лилган нэдрээс ч юм уу ингээд хойш ингээд харж байгаа шүү дээ. Тэнгүүд бас нэг тийм сэтгэл зүй амар сайтай юм шиг санагдсан. Тэгвэл ингээд геймплейг харангууд одоо ингээд өөр хүмүүсийн ярианаас би сонсож байгаа шүү дээ.
ингээд гол дээр ганклахад очингууд наа чи ингээд таврын хаард бүр баг минут зогсчлоо. Тэ. Энэ зэргийг л гараад авандаа ч юм уу те. Тийм байхгүй. Тэн дээр үнэхээр л те сэтгэл зүйн өндөртэй хүн байж л тэрэн дээр тэгж минут зогсож байгаа те. Мэдж байгаа ч юм уу те. Тийм. Тэгээд угаасаа ингэ жижиг механик скил одоо тэр мэнтэй бүр угаасаа ярилтгүй. Sanctity энэтэй бол хүмүүс марахгүй. За position 3 дээр. За чи надад яг production тоглож байгаа гуруудыг нэрлэлтэй. Та Монголоос яг хамгийн өндөр хувийн боломжтой гэж хэлэх юм бол Панда гэдэг нэг хүүхдээсэн шүү дээ. Тийм, Panda. Манайд хальтмал тоглож ирсэн. Би Panda гэсэг тоглож ирсэн. Тийм, Пандаг мэдэн шүү дээ. Та тэнгүүт 11 байгаа. Панда 11 Сэм. Panda 11 Сэм. Энэ гурвын тоглолтын стил гэдэг жоохон өөр баха. За бас тэгж хэлж болно. Тэ. Би хинтээ 11-тэй барыг тоглож үзээгүй санагдаад тах юм. Та юу вэ? Эсрэг тоглосон шүү дээ. Та миний аккаунтаар тоглоод нэг тим зоолог хэрчдэг чи 11 шүү дээ. Чин юу шүү дээ. Миний леженд байсан юм уу юу шүү дээ. За 11 Panda Сэм. За энэ гурыг зүгээр яач ролтчихдаг. За. Тийм. Сэм чинь secreted байсан. За энэ гур бол бас жоох хэцүү юм байна. Панда чинь сая оюутны аврагт явсан. Мөн тий? Мөнгө мэдэл авдаг. Тэг Панда бол бүр ямар ч алдаа мадаггүй л тогдог хүн байлээ. Зүгээр өөдөөс нь тоглоход одоо би яг carry тоглоод Пандагийн өөдөөс тоглож байгаа байхгүй. Тэгэл өөд ерөөсөө ямар ч ийм жижиг алдаа бүр юу ч гаргадгүй л хүн байлээ. Айгуу сайн. Тий. За 11 бол тэгээд одоо бүр now stumble-хонтой аргагүй л хөө тий. Чадахгүй наа. Одоо жоохон хэлж чадахгүй л юм. Сэмэг одоо би бас одоо зүгээр secret байснаар л мэдэх болохоос биш. За 11. За 11. Эдгээр нэг сонгоё. Окей. Сүүлийн үед арай идэвхтэй тоглож байгаа юм. Тэгээ стрим хийж байгаа юм. Би тэргээр нь хаяа орж харна шүү дээ. Ингэж जैन тэгж जैन. Тэгээд тэр геймийнхаа тухай ярьж байгаа бас юм бас гайгүй. Тэгээд бас ингээд баг болгоод одоо юуг нас харилцааны юм уу г харъя л та. Тэнгүүд стрим дээрээс нь бас ингээд харагдсан шүү дээ. Тэгэхэд бас 11 нь бас арай нэг хоёртойгоо бас одоо нийлүүлээд тоглолцоо арай юу юм бол. Тий. За position 4. Position 4. Би энэ боломжит хувилбаруудыг хэлэх үү. За, Нарман. За. Цукимото бол бас сая топ 10 ранкт орсон байна. Тий. Тийм. Тэгээд та Цукимотог бол мэдчихэж ч юм. Цукимотод би өчтөр болоод нэг баг болсон. Хэлүүлдэг хүн биш тэгвэл Цукимото, Нарман, Хишгэ бас байгаа. Кишка юу? Хишка. За. За тэгээд ууг нь дахиад өөр хүмүүс байгаа л та. За тэгээд Ace ч юм уу. За ингээ энэ дөрвөөс сонгоё. Тэгээд Цукимотогийн одоо би өчтөр баг болоод тоглоход бас одоо тэр call ч юм уу те тэр нэг юм map ингээд ерөнхийд нь харж байгаа. Тэгээд ингээд багаа хөдлөж байгаа ч юм уу те тэр ингээд гүүж байгаа те тэр нэг тайминг тооцоол моцоол юмнууд бол бас бүр үнэхээр л өндөр түвшинд юм байлээ. Одоо жишээлбэл би ч өөрөө лав хүн шүү те. Одоо тэгээд тийм тэгэхээр чинь тийм надад тийг санагдаа. Одоо мэрэгжлийн хүн орж ирээд тэгээд яриад байхлаар бас үгүйсэл амар санагдах байх л та. Тэгтэл угсаа бишэл өөр л хүн байлээ. Тийм. Цуки, Нарман, Кишка. Одоо би Нарман Кишка эдний юу муугийн тоглож үзег болохоор бас тоглож үзээгүй. Тэгээд дээрэс нь нэг харилцаа юм хэрэг те тэр мөрөнөөс сайн мэдгүй болохоор бас хэлж мэдгүй л. Гэхдээ бас манай Нарман ч бас те community талтай юм да нэлээ лагл байгаад тах шиг байдаг шүү дээ.
Хүмүүс бол лаглаг шүтээ л гэдэг л Монгол. За би зүгээр өөрөө хорол мэддгээрээ за Tsukimoto юу та юм давч. Стакнд авч. За position 5. Tsukimoto 11-2-1 лейнд нь. Аа. Position 5 дээр зал лилч нэг тиймэрхүү хүн. Лил гэж. Үгүй харин тийм. Ингээд цог гэдэг чинь. Тийм бас боддоо шүү дээ. Тэр чинь тийм ингээд геймэн яаж гарах вэ ингээд тэг чинь. За position 5 дээр юм байна. За хамгийн ихэнд хэлэх ёстой нь С байх ёстой. За. Ханаас нь тэг байж гараа. Би хэнийг нь хэлэх ёстой бол мэдэхгүй байна. За ханаас нь мөдийг хэлье. За. Тэгээд за яг position даа. За тэгвэл одоо залуу үеэс хэлэх юм бол нөгөө Tami baby. Энэ С чин лилтэй хамт нэг баг тоглож л. Аль багт юм бэ? Сая нөгөө нэг Матумбама энтертэй нэг стак гарч ирсэн шин. Тийм. Матумбамагийн хин Mind Control-тай. Тийм, Mind Control. Тэгээ ер нь Лилган IC гэл байгаа л да. Ааха. Яг тийм мүди тохирохгүй хаа. Лилтэй эсвэл яг нэг групп болцсон хүмүүстэй нэг баг болоод ингээд юм уу ингээд дүүр ямар амсгалын юмс барна шүү дээ. Ингээд нэг юм харилцааны соёл юу гэдэг ингээд нэг юм бүх юм л ингээд харуулад нэг баг болгож байгаа болохоор. Тэгээд сэн өмнө угаасаа нэг баг болж исэн бол тэгээд тэрийг ингээд хүний бас мэддэг гэсэн үг шүү дээ. Ингээд хоёр татна байсан. Тэгэхээр ер нь бол С 11 Tsukimoto Sanctity лил. Монголын мөрөөдлийн 5. Тийм, мөрөөдлийн 5 тоглогч. Одоо энэ дээр тэгэл нэг юу гэдэг нь тий. Тоглогчтой ажилтдаг өөр ингээд зөндөө хүмүүс нэмэгдэл орох л байна. Тэрэн дээр нь одоо коучер жишээлбэл за коучер нь чи хэн байлгамаар энэ 5-ыг. Аяа шууд над руу явуулсан. Та ямар муухай юм бэ? Чи би чамаас тоглогч коуч шүү дээ. За. Чи би одоо коучг бол мэдэхгүй. Би бас чамаг мэдэх юм байна. Монголд коуч ер нь баг л байхгүй шүү дээ. Ер нь. Тэгээд Монди ах байгаа. Табах хуучаад Лилганд коучлж исэн хүмүүс л одоо коуч гэж ярих баг. Тэгээд Монгол өөр баг ер нь коучтэй байж баг л үзээгүй. За. Тэгээд би нөгөө критикстэй өөрөө нэг хэлт байх гэж үзсэн. Тэгээд өөр юм байхгүй. Тэгэхээр яг ингээл тэр гороос бодох юм бол яаж ч утсан тэгэл гэдээсэн болооч. Кадисэн ба. Монголоос гэвэл. Монголоос коуч байвал яг тиймэрхүү л. Гэтэ ер нь багууд их хвчлээ одоо гадаад коуч ер нь дээр үеэсээ гадаад коучтэй болсон. Коболст байхад ч гэсэн Нац гэдэг тэр үедээ нөгөө reality rift position 5 байсан. Арман горсон тэр өмнө нэг авчдаг онлайнаар. Тэрний дараа одоо нөгөө нэг солонгос коуч нартай болж малаа Лилган IC энтер тэгээ явж ирсэн. Надад бол зүгээр коучийг бол гаднаас аваад заяа. Ань Монди эдрийг болохоор зүгээр ингээд багийн ийм одоо менежер гэж байдаг штэ. Тэ бага менеж хийдэгтэй. Доторх уур амьсгалын ингээд ингэчидэг тий хүн хүнтэй ингээд тулаад харьцдаг яг нарийн ширээний ингэчдэг яг Монди яг тийм хүн байвал илүү гоё юм. Монди ах бүр яг бүгдийн яг зүгээр өглөө яаж ирэхээс нь хараад энэ ингэчтэй гэж мэдээ болохоор тий. Тэгээд ингээд яг нэг жижиг юм дээр нь тулаад ажилладаг тий. Тэгээд одоо тий нэг юм уур амьсгал тий тэр багийг ингээд яг гоё зохицлоож идэг менежер тий ингээд менежер чинь ингээд гоё бөмбөрүүлж явдаг тий тоглогчтой. Тэг яг нэг тэгдэг хүн бараг байвал гоё юм байна. Коуч нь болохоор яг тэг стратегик тий одоо багаараа юу бэлдэх юм тий ингээд тоглоом яг гейм дотор та нар яг яах хэвтэй хөдөлгөөн юу гэдэг тий тэр мэрийг бүр яг яхаар юм тэр тоглоом руугаа орчдөг. Яг ингээ хөвөн даалгавар болохоор менежер нь илүү ойрхон байдаг. Тийм байвал гоё юм шиг санагч надад. Яг мэдээж тэрнээс гаднаас нэмээд сэтгэл зүйч байх хэрэгтэй ч тий. Nice. Жожохын мөрөдлийн 5. Тэг ингэчүүл төрүүлдэг юм ахэд ядтаа тэр яг инстаграм нэг жил ч юм те яг бүр ингээд яг гоё бэлдээд ингээд
ингээд яхад яа зүгээр оролцох бол надад бол их асуудалгүй юм шиг. Энэ 5 хүний одоо скил ч юм те. Ер нь монголчуудын потенциал тэрэнд бол биних амар эргэлздэг. Ер нь боломжтой. Гол нь яг ингээд тэрийг ингээд туштай хийгээд явах нь л чухал. Аа. Яа nice. За ерөнхий цагч яриач аль аль нь ч ер нь жоохон дундраад байгаа. За. Тэгээд хоёлоо ер нь ингэсгээд энэ дугаараа дуусгая гэж бодож байна. Тэгээд тэрнээс өмнө миний одоо асуугаагүй таны ярихыг хүссэн юм үлдсэн үү? Байна уу? Гүй нэг яхах байхгүй. Ерхийдээ ярьсан бах уу. Нэ спич би нэг юм ярьчмаар байна гэж өөрөө юу тэгдэг юм байна. Асуулт та нэр ер нь ийм юм умд баг орж харагддггүй тий. Тийм. Тэгвэл бас юу л та нэг хитэд хүмүүс хашраацсан ч гэх юм уу нэг тийм юмуд бас байгаа. Тэгээ ороод надад бисээ цацаас гээд гараа явцсан юмуд ч гэсэн дөө. Дундаас нь тэгээд тийм болохоор тэгээд би цацчихв. тэгт. За. Та тэгвэл гоё манай энэ дугаарыг хаалтыг нь хийгээд өгөөч. Би бол байжлах юм чинь та шилэл явж байгаа чинь баяртай гэж зөвлөлөө. За ингээд одоо токийг төдийгөөс өдий хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд яваа дэвш олон гоё зочдод оролцох бах. Би бас ингээд дундуур нь яг зөвхөн мэргэжлийн дата гэхгүй зүгээр сонирхчдын датагийн талаар бас зүгээр өөрийнхөө зүгээс ингээд мэддэг ч юм уу. Одоо тоолсон зарим нэг зүйлээс суулцдаа. Тэгээд дата тогтоогоо хамт байгаарай. Тэгээд энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Баярлалаа. Баяртай.